Амархан сайн байцгаана үзэгчтэй. Монголын шүүгчдийн холбооноос манай их орны ард иргэдийн соён гэгэрүүлэх мэдлэг, хууль зүйн олон ойлголтуудад хариулт өгөх зорилгоор 40 гаруй цувралаар ярьж буй хууль гэсэн нэвтрүүлэг Монголын цэнхэр дэлгэцүүдээр хүрж байгаамаа. За энэхүү нэвтрүүлэг гарсан цагаас эхлэн манай улс орны нэртэй сайхан шүүгч нар олонний танил хүмүүстэй энэхүү нэвтрүүлэгт урагдж улс оронд ард иргэдэд ер нь асуудал бэрхшээл тулгарсан хүмүүст түгээмэл тохиолддог асуудлуудаар маш үнцэнтэй ярилцлагуудыг хийж байгаа. Ингээд миний би энэ удаа үзэгчид ард иргэдийг төлөөлж та бүхнийхээ өмнөөс Монгол улсын дээд шүүхийн иргэний эргийн танхимын шүүгч Дашгүйгийн Цолмонтой ярилцах юм байна. Улсын дээд шүүхийн шүүгч Дашгүйгийн Цолмон 1992 онд Монгол Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлэр төгссөн. 1993 онд Монгол Улсын их сургуульд хууль зүйн магистр зэргийг хамгаалжээ. 1992-оос 2019 онд удирдлагын академид багш ахлах багшаар, 1999-өөс 2003 онд хуульчдыг давтан сургах төвд багшаар, 2003-аас 2009 онд хууль зүйн үндэсний төвд иргэний хууль тогтоомжийн секторын эрхлэгч, 1996-аас 2000 онд улсын клиникийн нэгдсэн эмнэлэгт хуулийн зөвлөх, 2003-аас 2013 онд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх арбитрч, 2009-өөс 2013 онд зөв зохицол партнерс хуулийн фирмийн хуульч, 1995-аас 2013 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, 2004-өөс 2008 онд Аз номхон 7 орнуудын баарын холбооны гишүүн, 2018 онд олон улсын шүүгч эмэгтэйчүүдийн холбооны гишүүн, Монголын төр эрх зүй сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн, хууль дээдлэх ёс шүүх эрх мэдэл сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. 2013 оны 4-р сарын 15-наас улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байна. Энэ Монголд өнөөдөр хэр олон хууль байдаг юм бол маш олон хуулиудыг хууль тогтоох дээд байгууллагаас гаргаж чинь тий араасаа хуулиуд гараад л үйлдвэрлээд л одоо нийгэм маань дагаад сайхан болох ёстой, өнгөтэй өвдтэй болох ёстой, энэ улс орон зөв зүгрүүгөө явах ёстой. Гэтэл бас асуудал байгаад л байгаа юм. За бас одоо өргөн хүрээний асуудал байна. За Монгол улс 90-ад одоос өмнө нийгмийн харилцааг хуулиас илүү намаар зохицуулж явдаг гэсэн. За бүгдээрээ мэдж байгаа 90 оны ардчилсан хувьсгал. Тэгээ 92 оны шинэ үндсэн хууль. За тэгэхээр 92 оны шинэ үндсэн хууль батлагдсанараа нийгмийн харилцаа, нийгмийн амьдралыг нам өдөртөн чиглүүлэх биш, нийгмийн харилцааг хуулиар зохицуулах. Хууль дээдлэх ёс бол одоо хүн төрөлхтний үндсэн суурь алтан зарчим болж үлдсэн байна. 90-ад оноос өмнө Монгол улс бараг 25% хуультай байдаг байсан гэж хэлдэг. Хуулийн эмтгэл хүртэл ингээ 25 хуулийн эмтгэл гэдэг юм шар эмтгэл байдаг. За ер нь иргэд хуулийг эрүүгэн хуулиар л бараг төсөөлдөг гэсэн. Гэтэл өнөөдөр 92 оны үндсэн хуулиас хойш энэ бүх хуулиудаа гараад ер нь 880 гаруй хууль бол байгаа. За тэгэхээр энэ тоог би хаанаас ерөнхийдөө иргэд маань үзэж болох боломжтой вэ гэх юм бол Legal Info гэдэг сайт байгаа. За энийг бол ихэнх одоо үзэгчид, хэрэглэгчид маань мэднэ. За эндээс ингээд энэ сайт руу ороход ер нь бол харьцангуй манай одоо хуулийн тогтолцоо ил тод нийлдэд болсон байна. Тэнд үндсэн хуулиас эхсүүлээд Монгол улсын одоо их хурлаас гаргаж байгаа баталж байгаа бүх хууль тогтоомжууд, засгийн газрын шийдвэр, яам агентлагийн дарга нарын одоо тогтоол шийдвэр гэдэг бүхэлдээ эрх зүйн мэдээллийн нэгдсэн юм платформ систем ажиллаж байгаа. За өнөөдрийн хувьд бол хууль олон гарснараа амьдрал сайжрах уу? Эсвэл хууль нь өөрөө амьдралын загварчлалыг зөв загварчилснараа тэр хэрэгжих үү гэдэг бол угаасаа л маргаантай байдаг асуудал. Хэрэгжилтийн тухайд бол харьцангуй одоо сүүлийн үед хууль тогтоомжийн хэрэгжилтэнд мониторинг хийгээд байгаа. Тэгэхээр шинээр хууль гарч ийн, зарим хууль хүчингүй болж ийн, зарим хууль шинжилэн найруулагдж ийн, өөрчлөгдөж ийн гэж чинь өөрөлдөл өөрчлөлт шинжилж явагдаад байна гэсэн үг. Тэр болгонд одоо юу гэдэг дэлгүүрт ороод худалдаж авч ирсэн чи за би одоо энэ худалдааны төвтэй худалдаах гэрээ хийлээдэй гэж бодохгүй шүү дээ. Гэтэл магадгүй одоо маргаан үүссэн тохиолдолд тэр иргэний хуульд байгаа худалдаах гэрээ чи гэдэг юм уу тэр зохицуулж үйлчлээд эхэлнэ. Тэгээ бид тэр бол өргөн сэр тэгдгээр ярих боломжгүй хугацаанд баригдах ёстой учраас өнөөдөр та бүдэрт бол энэ оюуны өмчийн
тухай хуулийг тойронд хоёулаа ярих юм байна. Оюуны өмчийн тухай гэхэлэр би бол одоо соён гэгэрүүлэгч телевизийн захирал хүний хувьд би ингээд бүтээгдэхүүн үйлдвэрлэж чинь надад маш их мэдээллүүд орж ирж байгаа боловч би бол муухай мэдээллийн цацгаас илүүтэй ард түмний гэрэл гэгээтэй сайхан шинжлэх ухааны үндэстэй мэдээллүүд дээр нь түлхүү анхаарад тэрийг одоо бүтээгдэхүүн болгож нийгэмд гаргаж байгаа юм. Яг энэ тохиолдолд телевиз дээр оюуны өмч ямар байдлаар яригддгүү гэхэлэр гадаадын баахан кинонууд, гадаадын баахан контентууд, өрөнд орны одоо маш их үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг та нар гаргаж болохгүй, зөвшөөрлийг авч ээж гаргана, мөнгөө төлж ээж гаргана, тэгэхгүй бол та нар бол одоо хууль зөрчин тэгнэ энэ төр гэдэг маш их одоо бичиг сажиг дарамт ирдэг. Нөгөө талаасаа соён гэгэрүүлэгч телевиз та оюуны өмч үйлдвэрлэж байгаа юм байна шүү дээ. Таны оюуны өмч чи ийм үнэт зүйл юм шүү. Та энийг ингэж хамгаалаад, ингэж дээдлээд, энийг ингэж одоо ашиглаад явах боломжтой гэж бараг нэг ч удаа надад тийм зөвлөмж ирж байгааг байхгүй. Одоо энэ телевиз өөрөө 10 гаруй жил явж байна л. Тэгэхээр яг шүүхтэр байдал ямар байдаг вэ? Түрүү хэлсэн 880 гаруй хууль дотор яг одоо өнөөдрийн бид хоёрын ярих сэдвийн хүрээнд 4 бие даасан хууль байна. За ингээд би 4 бие даасан хуулийг нэрлэх юм бол патентын хууль, зохиогч эрхийн тухай хууль, барааны тэмдэг газар зүүн заалтын тухай хууль, за сүүл таны одоо ярьж байгаа оюуны өмчийн тухай хууль гэсэн. Үндсэн хуульд Монгол улсын иргэний туурсан оюуны үнэт зүйл зохиогчийн өмч үндэсний баялаг мөн гэж заасан байна. За энэ бол ер нь үндсэн хуулиндаа оюуны өмчийн эрхийг ингэж тунхагласан одоо цөөхөн хэдэн улсын нэг гэж Монгол улсыг судлаачид бичсэн байдаг юм билээ. За тэгэхээр одоо яагаад би энэ оюуны өмчийн асуудлыг үндсэн хуулиас эхэлж ярьж байгаа юм хэрэг үндсэн хуультай холбоотой энэ эрхийг баталгаажуулсан салбар хуулиуд заавал гарах хэрэгтэй байсан юм. За өмнө нь 90-ад оноос өмнө бол манайх иргэний хуулийн хэмжээнд зохицуулж явж байгаад 90-ад оноос хойш бол үндсэн хуулийн дараа ер нь патентын хууль, зохиогчийн эрхийн тухай хууль, барааны тэмдгийн тухай хууль анх удаа шинээр гарч ирсэн. За өнөөдрийн бидний яг үйлчилж байгаа хууль бол 20 онд шинжилэн хариулагдсан хэлбэрээр гарч байгаа. Өөрөөр хэлэх юм бол таны саяны асуусан оюуны өмчийн хууль гарсантай холбогдуулаад өөрчлөгдсөн гэсэн. За тэгэхээр ер нь яг үзэгчдээ ер нь оюуны өмч гэж ярихаар яг юу байд юм бэ гэдэг асуулт бол гарч ирэх байх. Та бол одоо энэ талаараа тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэлтэй болсон учраас одоо наривчилж хэлээгүй. Нэвтрүүлгийн маань зорилго бас иргэдийн одоо бас мэдлэгт нэмэр болох үүснээс. За оюуны өмчийг одоо нэг үе одоо харьцангуй сайн мэддэг болсон. За зүгээр энгийн жишээнээр аваа яриа. За оюуны өмчийг өнөөдөр дэлхийн нийтээрээ бол аж үйлдвэрийн өмч, зохиогчийн эрх гэдээ хоёр хувааж байгаа. За Монголын түвшинд бол зохиогчийн эрхийн асуудал илүүтэй их хөндөгдөж явчихдаг. Тэгэхээр аж үйлдвэрийн өмч, зохиогчийн эрх гэдэг хоёр том юм салбар нэгдчихэж өөр оюуны өмч гэсэн салбарыг бий болгодог. За нөгөөтэйгүүр түрүүн би хэлсэн байгаа. Монгол улс шинэ үндсэн хуулиараа олон улсын гэрээ конвенцийн асуудлыг тусгаалan зохицуулсан. Тэгэхээр өөрийн чинь асуултанд ч гэсэн гарч ирлээ шүү дээ. Одоо танай телевизэд ингээд гадны контент, гадны зохиогчийн эрхийг битгий зурч, контентын эрхийг битгий зурч, зөвшөөрөл ав гэдэг ингээд мэдээлэл өгөөд байгаа хэрнээ яг өөрийн бүтээлдэл дээр яах ёстой гэдэг дээр зөвлөмж өгдөггүй гэд. Тэгэхээр энэ асуудал дээр юу юм гэхээр бид нар одоо хуулиараа олон улсын гэрээ конвенцэд нэгдсэн бол олон улсын гэрээ конвенцийг дагаж мөгдөх үүрэгтэй байдаг. Тэгэхээр түрүүн би хэлсэн нэг дөрвөн хууль байна шүү дээ. Иргэний хуулиасаа гадна, үндсэн хуулиасаа гадна. Тэгэхээр энэ бүх хуулийн гаргаж зэрэгцээ Монгол улс бол дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүн орн, дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орн. Өөрөөр хэлбэл оюуны өмчийн бүтээл гэдэг чинь өөрөө худалдааны зүйл. Ингээд ирэхээр бид нар тэр дэлхийн оюуны өмчийн байгууллага худалдааны байгууллагаас гаргасан тэр суур конвенцүүдэд нэгдээд орцсон. Ингээд нэгдээд орцсон болохоор бид нар ч гадаадын зохиогчийн эрхт оюуны өмчийг зөрчихгүй бидний эрхийг ч гэсэн гадаадууд улс зөрчихгүй байх юм үүрэгтэй. Эрх үүргийн тэнцвэртэй байдал. Олон улсын гэрээ конвенцэд нэгдэж орсон учраас тэр нөгөө одоо зохих эрх мэдэлтэй байгууллагаас нь энэнийг зөрчиж болохгүй шүү гэж та нар санамж өгөөд байна. Нөгөө талаасаа таны эрхийг бас зөрчихгүй байх үүрэг бусад этгээдүүдэд хадгалагдчихж байгаа. За ингээд оюуны өмч гэдэг сэдвээр буцаад орё. Өөрөөр хэлбэл оюуны өмчийг бид нар аж үйлдвэрийн өмч, зохиогч эрх гэдэг нэг хоёр хуваачиж байгаа шүү дээ. Энэ бол дэлхийн оюуны өмчийн байгууллагаас гаргасан юм одоо ойлголт. За энгийнэ тайлхад би өөрийнхөө утсан дээр жишээ аваад үзүүлье л да. За энэ бол ердийн л байдаг нэг энгийн гар утас. За энэ бол тэр чигтээ оюуны өмч. За оюуны өмчд аж үйлдвэрийн өмч гэдэг бид нар түрүү хэлсэн ба. Аж үйлдвэрийн өмч гэдэг юу хамаардаг гэхээр шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг газар зүүн заалт. За энэ утсыг ингээ харахад бүтээгдэхүүний загвар нь бол одоо энийг гэж гаднаад үзэгдэх байдал нь. Одоо энэ үүдийн 3 камертай, одоо ийм 5 нүдтэй,
одоо ирмэг дүрс хэлбэр хэмжээ энэ бол бүтээгдэхүүний загвар. Энэ загвар нь нэгээс нөгөө ялгаж яадаг. За энэ бол аж үйлдвэр өмч. За тэгтэл энэ утастай холбоотойгоор энэ дотор одоо ингээд загвар шинжлэгдэх болгонд л өөрчлөгдөд байгаа шүү дээ. Дуу дүрсний ялгарлалт нь одоо багтаамж нь одоо мэдээллийг дамжуулж байгаа хүчин чадал нь энэ бүрдийг чи ард шинэ бүтээл нэг патент явж байгаа. Энэ дандаа технологийн сайжруулалтууд явж байдаг. Гэтэл одоо шинэ бүтээл одоо энэ одоо юу гэдэг ямар нэртэй утас байх нь хамаагүй. Энэ утсан дээр Samsung ч гэдэг юм уу, iPhone ч гэдэг юм уу, Huawei ч гэдэг юм уу энэ нэр байна гэдэг чи энэ өөрөө юу? Барааны тэмдэг. Энэ бүгд ч өөрөө юу гэдэг бүгдээрээ оюуны өмч. Гэхдээ энэ бол аж үйлдвэрийн өмч. Үйлдвэрлэлийн аргаар хийгддэг байгалийн шинжилгээ ухаан тулгуурлагдсан юм зүйл гэж байдаг. За энэ утсаа ингээд нэгэд үзэхээр энэ дотор юу гарч ирдэг вэ? Маш олон програмууд байд, програм хангамжууд байж байдаг. Энэ утсаа нэгэд бид нар YouTube руу ороод дуу үзэж гин, контентууд үзэж гин. Энэ бүгдээрээ өөрөө юу? Энэ утас дуурахад ямар нэгэн ая тоологдож гин. Энэ өөрөө зохиогч ирэх. За тэгэхээр оюуны өмч гэдэг нь аж үйлдвэрийн өмч, зохиогч ирэх. Бид нар тэр чигтээ дандаа оюуны өмчийн хүчинтэл амьдарч байгаа. Өөрөөр хэлбэл аж үйлдвэрийн өмчөөр бид нар материалын хэрэгцээгээ хангаад зохиогч ирэх бүтээлүүдээр бид нар оюун санааныхаа хэрэгцээг хангаж яадаг. Бид нар сайхан кино үзээ, сайхан дуу сонсоод яадаггүй. Таашаал. Аим шин кино үзээд яадаггүй. Айх стрессээсээ бид нар тодорхой хэмжээний мэдрэмжийг авч яадаг. Тэгэхээр энэ зохиогч ирэх гэдэг бол шинжлэх ухаан, утас зохиол, урлагийн бүх төрлийн бүтээл зохиогч ирэх. Инхээр аж үйлдвэрийн өмч зохиогч ирэх гэдэг чинь цогцоороо өөрөө оюуны өмч гэдэг зүйлийг болгож байгаа. Энэ бүгд дандаа бүгдээрээ хүний оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон ойлголтууд байж байгаа. Энэ 2020 оны 1 сарын 23-нд хууль тогтоох дэд байгууллагаас баталсан оюуны өмчийн тухай хууль хэрэг хянан шийдвэрлэхэд өөрөө ер нь хэр потенциалтай, хэр боломжтой, маргааныг нэг тийш болгох гэдэг одоо хэр үр дүнтэй яг практик амьдрал дээр одоо та бүхний хэрэглээг хэр тааж нэгдвэрт. Хоёрдугаарт одоо яг та түрүү ярьж байна л та үндэсний баялаг талаасаа бол одоо энэ хууль бол өөрөө маш сайхан дээдлэх ёсыг тусгасан. Нөгөө талаас бас анхааруулжтай ч юм уу ер нь одоо хууль тогтоогч нарын хувьд дахин сайжруулах, хуулийг одоо шинжилэн боловсруулах янз бүрийн шаардлагууд бол нийгмийн амьдралаас шалтгаалаа байн гарч байна. Тэр тал дээр анхаармаар юм бас юу байдаг вэ? За ер нь бол та шинээр батлагдсан тэр оюуны өмчийн тухай хуультай илүү их одоо асууж штэ. За энэ хууль одоо 2020 онд ер нь Монгол улсад ийм хууль байгаагүй. 2020 онд шинээр гарсан. За тэгэхээр энэ хуулийн агуулга ингээ бүтцийг үзэхээр хуучин одоо зохиогч эрх түнд хамаарах эрхийн тухай хууль, патентын тухай хууль, барааны тэмдэг газар зүйн заалтад байсан зохицуултын зарим хэсэг нь тийш орцсон байна. Тэгэхээр ямар хэсэг нь очсон бэ гэхээр энэ хуулийн оюуны өмчийн тухай энэ нэгдсэн хууль гаргахын одоо үндсэн гол зорилго юм бол хамгийн одоо цохон тэмдэглэвчтэй нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжих гол бодлогын хууль. Тэгэхээр энэ хууль бол юу гэдгийг одоо шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд шууд хэрэглэгдэхгүй. Энэ бол төрөөс оюуны өмчийн одоо зохицуулт бодлогын талаар төрийн одоо оролцоо дэмжлэг ямар байх вэ? Төрийн институтууд яаж чиг үүргээ гүйцэтгэх вэ гэдэг дээр илүүтэй анхаарал хандуулах хууль. За ингээд аваад үзэхээр би түрүүн суучин хуулиудаас одоо оюуны өмчийн одоо эрхийн хэрэгжилтэн дээр улс орнд байдаг ер нь оюуны өмчийн газрууд байдаг. За Монгол улсын оюуны өмчийн газрын хуучин хуулиудад байсан зохицуултуудыг энэ хуульд оруулж өгсөн байна. Өөрөөр төрийн чиг үүрэг. Нөгөө талаас энэ хууль дээр шинээр орж ирсэн одоо хамгийн анхааруулжтай зүйл гэх юм бол оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх. Өөрөөр одоо ингээд яагаад энийг эдийн засгийн эргэлтэнд оруулах шаардлагатай байна гэхээр өмч гэдэг утгаараа өөрөө эдийн засгийн үр дагавар үүсгэх ёстой. Эдийн засгийн үр дагавар үүсдэг. Гэтэл манайх өнөөдөр патентын тоогоорооч, зохиогч эрхийн бүтээлийн тоогоорооч, барааны тэмдгийн одоо бүртгэлийн тоогоорооч эсвэл харьцангуй одоо энэ 3 сая хүний дотор бол харьцангуй хангалттай хэмжээний тоо байгаа. За тэгтэл энэ маань эдийн засгийн эргэлтэнд ороод өнөөдөр эдийн засгийн үр өгөөж гэнэ гэхээр энэ дээр хангалттай түвшинд биш учраас эдийн засгийн эргэлтэнд оруулж байгаа чинь үйлдвэрлэл дотоодын нийт бүтээгдэхүүний асуудал яригдах юм байна гэдгийг бол хууль тогтоогч маань бас хараад энд ийм тусгайлсан хууль байжээж энэ чиг үр хэрэгжих юм байна гэдгийг бол авч үзсэн баг. Зүгээр энгийн жишээлд одоо бид нар BTS-ийг мэдэхгүй хүн байхгүй дэлхийд даяар тий. Одоо сүүлийн үед Blackpink лөө тий. Тэр охтын хамтлагийг мэдэхгүй хүн байхгүй. Ингээд аваад үзэхээр тэдний дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулж байгаа хувь хэмжээ татвар төлөлтийн хувь хэмжээг бол жил бүхэн зарлж шít. Эн чинь өөрөө юу юм гэхээр оюуны өмч өөрөө ийм эдийн засгийн үр нөлөө үзүүлж явах хэрэгтэй. За манай ч гэсэн одоо дараагийн алхмууд хийгдэж байна. Одоо хүү хамтлаг
Олон улсын кино фестивалд одоо кинонууд яваад байна. Гадагшаа одоо манай дотоодын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд гадаадын зах зээлд гараад байна. Энд чинь өөрөө технологи шингэсэн, мэдлэг шингэсэн, барааны тэмдэг шингэсэн, загварын шингэсэн гэдэг гадаад зах зээлд гараад байна. Энд чинь цаана өөрөө эдийн засгийн үр дагавраа бий болгож байна. Тэгэхээр энэ дээр одоо яаж ажиллах вэ гэдэг дээр одоо шинэ зохицуултуудыг тэнд оруулсан байлээ л да. Хуучин одоо оюуны өмчийн газар, оюуны өмчийн улсын байцаагчаас илүү одоо ерөнхий сайдын дэргэд оюуны өмчийн үндэсний хоройход одоо хуулийн үгээр нь сайн санахгүй үндэсний хорог ерөнхий сайдын дэргэд байгуулж байгаа. Тэгэхээр энэ оюуны өмчийн үндэсний хорог ерөнхий сайдын дэргэд байгуулна гэдэг чинь энэ талаар бодлогын түвшинд одоо бүх оролцогч одоо зөвхөн оюуны өмчийн газар хэдэн уран бүтээлчд эсвэл тэрний шинийг бүтээгчд ингээ яваад байгаа ш. Энэ үйлдвэрлэлд оруулахын тулд одоо төрийн түвшинд яаж дэмжиж үзүүлэхэд бодлого барьдаг тийм одоо үндэсний хороо байгуулагдсан нь бол бас их сайшаалтай зүйл гэж бодож байна. За нөгөө талаас одоо нэгэнт ярьсныхан чинь энэ хуулинд бол бас шинэ үе зохицуулсан байгаад одоо маш олон тохиолдолд оюуны өмчийг үнэлж чаддаггүй гэдэг шүүмжил байн гардаг. Оюуны өмч үнэлгээ байдаггүй гэдэг, үнэлдэггүй гэдэг. Тэгэхээр энэ дээр одоо энэ хуулийн одоо шинэлэг зохицуулт юм гэхээр оюуны өмчийн үнэлгээ хийх тухай асуудлыг тусгаалan зохицуулсан. За ингээд одоо яхаа энэ журмыг бол гарах хэрэгтэй байна. Үнэлгээ хийх журам, үнэлгээ чинь гэж бий болох хэрэгтэй байна. Таны асуусан асуулт нь шүү дээ. Ингээ маргаан гараад ирэхэд асуудал үүсээд ирэхэд ямар одоо зүйл гол чухал вэ гэхээр үнэлгээний асуудал. Хохирлоо тогтоож байгаа. Олох ёстой ашгаа олох одоо байсан ашгаа гаргаж байгаа үнэлгээний асуудал. Тэгэхээр энэ үнэлгээний журмыг оюуны өмчийн газар журам боловсруулад сая би сайтаар нь орж үзэхэд бол санал авж байгаа юм байна. Одоохонд бол үнэлгээ тогтоох журам бол гараагүй байна. Гэхдээ энийг бол эрх олгосон үнэлгээ хийх эрх бүхий субъектууд тусгаалсан үнэлгээний эрхтэйгээр ажиллах юм шиг байна тэр журмаас. Тэгэхээр хэрвээ энэ үнэлгээний журам тодорхой болоод үнэлүүлээд ирэх юм бол одоо шүүгч байсан, цагдаач байсан, мөн гомдол санал гаргаж байгаа иргэнч байсан тодорхой хэмжээний хийх түнтэй. Яг харахгүй хохирчод идэг. Нөгөө талдууд ашиг олцоод идэг. Гэтэл өөрөө гаргаад үгүй гэхээр ямар нэгэн нотлохоо байхгүй болохоор энэ аль ч хуулийн байгууллагууд ажлын явуулахад хүндрэлтэй нөхцөл байдаг. Бодтойгоор хохирцсан байгаад идэг. Гэтэл хэмжигдэхгүй байхгүй. Зөв. Яалтч байхгүй одоо манай Монголын ард түмэн бол ер оюунлаг ард түмэн. Тэгээд аян дэлхийд бид гарах ёстой. Сая та хүн амтлагыг дурдж чинь хүн амтлагын нэг дууг Star Wars гэдэг одоо интернет тоглоомонд ашиглахад маш оюуны өмчийг шилбэл төлбөрийг тэр хамтлаг төлж байгаа байхгүй. Энд чинь бол том соёл тийм ээ. Гэхдээ нөгөө талдаа дотроо бол яадаг вэ гэхээр одоо манай телевиз бол дархан мэх гэдэг үндэсний бүхий нэвтрүүлэгтэй. Тэгээд тэр нэвтрүүлэг нь цацагдаад байхад Монголын үндэсний олон нийтийн телевизэнд яг манай телевизийг дархан мэх гээд яг тэр бүхий нэвтрүүлэг хийгээл явж байгаа байхгүй. Ерөөсөө Монголч 100 гаруй телевиз байна. Олон студ продакшнууд байна. Одоо иргэжлийн 2024 оны төсөвт бол одоо энэ оюуны бүтээлүүд рүү маш их тийм төсөв тавигдчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ маргаа илүүтэй бас цаашид одоо олонний анхаарлын төвд бидний практикт орж ирэх болов гэд. Хоёрдугаарт бол одоо дайны дэлхийн хамгийн баян 10 компани бол дандаа оюуны компаниуд явж байгаа байхгүй. Тэр утгаараа бас асууж байгаа шүү та хоёлоор. Тэр оюуны өмчийн тухай хуулийн 6-гийн 1-д зохиогч эрх болон түүнд хамаарах эрх нь тухайн бүтээлийг бодиттойгоор туурвиж бодит хэлбэрт орсон үеэс үүсч эхэлнэ. Би нэг нэвтрүүлгийг одоо шууд үйлдвэрлээд цацчихлаа тийм үү. Тэгэхээр тэр цацсан тэр агшинд би гэрчлэгээ янз бүрийн аваагүй ч гэсэн одоо миний оюуны эрх хамгаалагдаж байна гэж бид ойлгодог. Тэр одоо яг хүчин төгөлд рүү. Хоёрдугаарт бол одоо зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх үүсэх түүнийг хэрэгжүүлэхэд бүртгэл шаардахгүй гэдэг бас зааж байгаа 6-гийн 2-т тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид бол одоо амжихгүй цаг болохгүй нэ гэдэг ингээ патент авахгүй давхаад байвал цаагаар бидрийг төр ингээ хамгаалаад явж байгаа бидний оюуны эмчиг гэж ойлгоо суугаад den зөв үү буруу юу тэр ер нь. За зөвхөн одоо яг нөгөө цаг үе болсон яг үзэгчдэд нөгөө түрүүний миний хэлээдээс аж үйлдвэрийн өмч зохиогч эрх гэж хоёр хуваадагийн ялгаа гаргасан сайхан асуулт байна. Аж үйлдвэрийн өмч гэдэг шинэ бүтээл, барааны тэмдэг, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар ч гэдэг юм. Энэ тохиолдолд яг бүртгэлийн систем хамаардаг. Өөрөөр түрүүний үгэндээ дурдсан патент гэдэг. Хэрвээ шинэ бүтээлээ турвчаад, барааны тэмдэгээ гаргачаад, бүтээгдэхүүний загвараа хийчихэд одоо эрх бүхий байгууллага оюуны өмчийн газар очиж аль бие усны баталгаажсан патент аваагүй бол таны эрх хууль ёсны болж баталгаажаагүй гэсэн үг. За эсрэгээрээ түрүүн би нөгөө зохиогч эрх гэдэг өөрний салбар гэж хэлсэн чинь тухайн утга зохиол урлагийн бүтээл. За тэгэхээр таны саяны тэр оюуны өмчийн тухай хуулиас асуусан 6 дугаар зүйл гэж хэлчих шиг болоо тийм ээ. Тэн заагдсан энэ зүйлүүд бол цэвэр зохиогч эрхийн асуудал. Зохиогч эрх түүнд хамаарах юм. Тэгэхээр энэ хуульд байгаа энэ залтаар туураад илрэн гарсан үеэс эхлэл ерөөсөө шууд хамгаалдаг. Ямар нэгэн бүртгэл шаардахгүй.
Үүгээрээ ялгаатай. Аж үйлдвэрийн өмчөөс тис ялгаатай гоц. Гэтэл тэр чинь аж үйлдвэрийн өмч чинь тодорхой шалгуур хангана гэж ээж заавал бүртгэж яадаг. Гэтэл та төрөөс үеэсэл зохиогч. Гэхдээ гол нь бүтээл чи илрэн гарсан байх хэрэгтэй. Тэгэхээр таны тохиолдолд бол ингээд нэвтрүүлгээ цацчихлаа шүү дээ. Тэгэл илрэн гарцсан. Гэтэл би нэг юм нэвтрүүлэг хийндэ гэж бодоо явж итэл бол тусдаа тийм ээ. Таны бодож исэн тэр сайхан тууж байд юм уу, раман байд юм уу, шүлэг чинь ямарваа нэгэн байдлаар илрэн гараад тантай таньдгүй тэр хүн бусад этгээд энийг одоо хүртэх боломжтой болцсон байх юм бол тэр зохиогч ирэхээр хамгаалагдана. Энэ бол шинжлэх ухааны утга зохиол урлагийн бүтээлийг хамгаалах тухай, урлаг утга зохиол урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенцийн шууд зарчим. Тэгэхээр би түрүүн хэлсэн дэлхийн оюуны өмчин болон гишүүн орон гэдгээрээ манайх суур олон конвенцуудад нэгдэн орсны хол хамгийн ач холбогдолтой нь Бернийн конвенц байгаа. Энэ утгаараа бол ерөөсөө бүтээс үеэсээ зохиогч. За тэгээд тэрнтэй холбоотойгоор одоо нэг копирайт тэмдгийн тухай асуудал байдаг л да. Копирайт буюу дугуй доторхсын үсэг бол зохиогч ирэхээр хамгаалагдсан юм а энэ миний хин нэгний өмч шүү гэдгийг илэрхийлж байгаа мэдээлэл. Энэ мэдээлэл байжэл угаасаа энэ хамгаалагдсан бүтээл юм а гэж хүнд ойлгогдож байна. Гэтэл энэ тэмдгийг тавиагүй байсан ч гэсэн та хамгаалагдаж байгаа. Үүгээрээ нөгөө зохиогч ирэхин бүтээл чинь төрөөс үеэс эхлээд та зохиогч байна. Таны өмч. Тэнд ямар нэг цензур байхгүй. Агуулга зориулт зориг хамаагүй. Гэхдээ мэдээч хэрэг одоо нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хим хэмжээнд тэргээд олон бас хариулсан зүйлүүд бас байгаа л доо. Хууль тогтоох гүйцэтгэх шүүх засаглал гэдэг одоо манай их орон чинь 3 том засаглалын энэ тулгын 3 чулуунд ор явж гин. За яг хэвлэл мэдээлэл бол мэдээж дөрөвдөх гээд явж байгаа. Гэхдээ одоо тэр хотож банкрын өөрхий хэр биелүүлж гин гэдэг бол ард иргэд өөрсдөө оноо өгөх бах. Тэгэхээр олон улсын конвенцийг та бүхэн гээд шүүхийн маргааныг шийдвэрлэхдээ конвенцоо бол зайлшгүй барьж, олон улсын конвенцод өөрөөр заагаагүй бол үндэснийхээ хуулийг, олон улсын конвенцод өөрөөр заасан тохиолдолд конвенцоо барьж одоо маргаан шийдвэрлэнэ гэсэн үг үү? Тэгээ ер нь бол яг үндсэн хуулийн та тэр 14 дугаар зүйл 10 дугаар зүйлчлээ тэрийг бол айгүй сайхан хэлээд өглөө л доо. Монгол улс олон улсын гэрээнд нийтдээ нөгөө үндэсний эрх зүйд авамгаалах уу, олон улсын гэрээд авамгаалах уу гэдэг хоёр одоо зарчмын дундын зарчмыг барьсан гэж одоо агуу чимээ төгшмөн нь бол тайлбарлаж өгч байсан. Өөрөөр хэлэх юм бол Монгол улс үндсэн хуулиндаа нийцээгүй олон улсын гэрээнд нэгдэж орохгүй. Үндсэн хуулиндаа нэгдсэн гээд нэгдээд орсон байх юм бол дотоодын хууль тогтоомж нь олон улсын гэрээндээ нийцэх ёстой. Өөр Монгол улсын бүх хууль үндсэн хуулинд нийцсэн байх ёстой шүү дээ. Тийм бол бид нар яг тэрнтэй адилхан олон улсын гэрээндээ үндэсний хууль тогтоомж нийцэх ёстой. За ерөнхийдөө ингээ хараад үзэхэд бол оюуны өмчийн салбарт батлагдсан энэ хуулиуд бол ерөнхийдөө олон улсын конвенцтайгаа зөрчилддөггүй. Ерөнхийдөө ижил загвараар гэсэн үг. Мэдээч хэрэг тэр одоо WIPO-гаас гаргасан зөвлөмжийн дагуу тэр хуулиудаа боловсруулсан байгаа шүү дээ. Шүүхтэр яг оюуны өмчийн маргаан гэх юм бол шүүхтэр харьцангуй цөөн тоотой кейс ирдэг. За өнөөдөр саяхан нэг юм контент үйлдвэрлэгчдийн нэг үндэсний зөвлөгөөн боллоо шүү дээ олон суваг дамжуулалтын холбооноос. За тэрэн дээрээс ингээд яг сайтуудаар явж байгаа, телевизээр явж байгаа мэдээллүүдээс ингээд харахад яг л нөгөө тулгамж байгаа асуудлуудыг өөрсдөө хөндөж ярьсан байна. Яг харахгүй бүтээлээ төрөвчдөг, өөр хүмүүс ч ашиглаждаг. Тэнд орлого олцдог. Гэтэл яаж хамгаалах эрхээ мэддэггүй. Жишээлбэл та ингээд тэнд дарахаа ургуулдаг, дарах мэглүү. Ингээд яг харахгүй та анхдагч байна те тэр нэвтрүүлэг. Гэтэл тэнд өөр нэг хийж яхад за яах вэ чи ингээд хийж хаас чамтай ингээд зурлж ятдаг цаг байдггүй ч гэдэг юм эсвэл за яах ингэсэн ч одоо би ер нь энийг ингэж яхад дараахан ажлыг хийж гэдэг юм уу. За ингээд дахтан би ер нь яах ёстой юм бэ ч гэдэг юм ямар нэгэн зөвлөмж байхгүйгээс үүдээд орхиод явна гэдэг чинь та эрхээ зөвшөөрөөл өөрөө зөвшөөрөөл яваад байна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр юу харагдаад байна гэвэл одоо яг харахгүй зөвчөөд байгаа юм бол энийг кейс болго. Хууль хяналтын байгууллагад нэг ханд бүтлгүүтж мэдэн дараа ингээ яваад ах юм бол эн чинь угаасаа тогтчихэж эн чинь практик үүснэ. За шүүхийн кейс бол маш цөөхөн. Тэр өнөөдөр тэр контент үйлдвэрлэгчдийн тэр зөвлөгөөнөөс хүмүүс хэлж байгаа нь болохоор кейс айгүй бага байна. Ялангуяа энэ зохиогчийн эрхийн зөрчилтэй холбоотой тэр хохирлын үнэлгээ тогтооход маш хэцүү. Тэгэхээр өнөөдрийн тэр оюуны өмчийн хууль дээр гарсан тэр үнэлгээ тогтоох систем бий болоод нэг аргачлал журам гараад ирэх юм бол харьцангуй энэ бас нэг хандах субъекттэй болчихж байгаа байхгүй юу. Шүүхтэр ингээ хүрээд ирлээ эсвэл цагдаа бол хүрээд ирлээ хохирлоо тогтоож чадахгүй байх юм бол нөгөө шүүх цагдаа ч өөрөө өгөх боломж байхгүй. Энэ бол аюу хүндрэлтэй. Энэ тэр шинэ харилцаа, шинэ өмчлөлийн зүйл бий болж байна. Эндээс бий болж байгаа үр дагавраа шийдэхин тулд одоо маш олон талын одоо хамтын ажиллагаа байж энэ үр дүнд. Хамгийн нэгдүгээр хэлэх зүйл ерөөсөө та гэрээсээ хулгаад юм алтчвал ядгүй. Төрөлөө цагдаа дуудана шүү дээ.
Тэгтэл таны өмчий чи ингээд хулгаалаад үндсэндээ дээрэмдэж байгаа шүү дээ. Тэгээд байхад л одоо за яхав тэ энийг ингээд наадын зараа 10 хоног явж байгаа хооронд би арай өөр юм хийж орхиж байгаа хүмүүс нь байна. За яваад хандаад нэг удаа хан мөрөгцөн ч хүн байж мэднэ. За яаж хандхаа мэдгүй ч хүн байж болно. За яхав тэ ингээд орхичээд эн чинь угаасаа бас нийтийн хүртэл болгож яж өөрөө тэрүүгээрээ кай аваад явж байгаа ч хүн байж болохыг үүсэхгүй. Тэгэхээр энэ бол өмч гэдэг чинь таныхамаа. Энийний ардаас хөөцөлдөх тэр эдийн баялагын эрх буюу амны эрх одоо эдийн засгийн эрх буюу онцгой эрхийнхаа төлөө тэмцэх асуудал бол цэвэр л одоо зохиогч өөрийнх нь эрхийн асуудал. Бас үүрэг байхгүй. Ингээд зөрчүүлэл яваад байвал тэр чинь улам л дамжираад байна. Зөрчгөөс урьдчилан сэргийлэх мэдээллүүдийг өгдөг байх хэвээр. Доор яхад нэвтрүүлгээ цацхтаа энэ оюуны өмчөөр хамгаалагдсан юм шүү. Одоо та нар Монгол тус гарцсан номон дээр ингээл жижигхэн тэнд хуулбарлаж нийтж орчуулахгүй. За телевизэд ч аягүй сайн мессежүүдийг өгч байна. Албан ёсны эрхтэй кино үзэж байгаа та нарт баярлалаа. Би ингээр л хэлэх шүү дээ тийм ээ. Энд чи яаж юм тэгэхээр оюун одоо энэ контент бүтээгчдийн эрхийг маш сайнаар хамгаалж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо үндэсний тэр бүтээлүүдэд хамгаалахгүй байх. Тэгэхээр үндэсний бүтээлүүд бас тэгж болно шүү дээ. Нэг телевизээс нөгөө телевизэд явуулахдаа эсвэл кино театр гаргахдаа энэ театр албан ёсоор дамжуулж байгаа шүү. Ийм эрхийг өгсөн шүү. Ийм лицензийн гэрээ байгуулсан шүү гэдэг ийм мессежийг өөрсдөө өгөх ёстой. Энэ дээр илүү бүтээлч юм уу эсвэл одоо ингээд бас одоо туршлага хуримтлал ер нь туршлагууд бий болж байна. Би бол анх тэр одоо албан ёсны эрхтэй кино юу үзүүлж шүү гэдгийг хараад энэ маш сайн мессеж гээд хувь хүнийхээ одоо харж исэн байгаа байхгүй юу? Одоо нөгөө шинэ жилийн нөгөө Jingle Bells гэдэг нэг дуу байдаг штэ. Тэр чи айл хэдийн зохиогдсон. За эсвэл одоо төрсөн өдрийн дуу юм айл хэдийн зохиогдсон. Тэд баг ач зээлэн дээрээ зэнцэр дээрээ явж байгаа хэрнээ тэр дуу хаа нэгэн газар одоо тухайн ертөнцид хаа нэгэн газар ихшгэлэхэд л тэр удам сударт мөнгө орж байгаа байхгүй. Ерөөсөө тэр хүүхдүүд юу ч хийхгүйгээр ингээл одоо эрүүгээрээ заагаал амьдарч. Яаж тийм систем хийж гин тий одоо тэр одоо манай их оронд хэр хол болч гэдэг юм ингээл бас бодож суугаа байхгүй. Яагаад тийм системийг хүн хийчдэг юм бол гээл одоо тэр бол бас надад гайхалтай санагдаад идэв. За ястаа сайхан асуулт яг л нөгөө хүндэж ярих хэвээр сэдвээ маань нэг л хэлж байна. Цаг байгаа учраас би маш тавьчихаарай. За зохиогчийн эрхийн хугацааны асуудал явчихж байгаа. Өөрөөр хэлбэл энэ зохиогчийн эрхийн онцлог бол тухайн бүтээл төрөөсөн хүний насан туршийн эрх. Нас орсноос нь хойш 50 жил. Тэгэхээр таны хэлээд байгаа тэр үр хүүхд очицээ зүгээр сууж байгаа л тоглолт толгоноос нь мөнгө аваад байна гэдэг чинь энэ систем өөрөө зөв ажиллаж байна гэсэн үг. За хэрэв бид нар энэ системээ зөв ажиллуулж байгаа юм бол манай хууль тогтоомжуудад хангалттай суудсан байгаа. Хамтын удирдлагын байгууллага. Одоо тэр оюуны өмчийн тухай хуулинд чинь хамтын удирдлагын байгууллагын статусыг илүү олон улсын жишгт нийцүүлээд оруулсан байна. За өнөөдөр манайд бас хамтын удирдлагын байгууллагууд бас үүсгэн байгууллагуудад үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ байгууллагууд маань өөрөө тэр гишүүнчлэлээ зөв тахтаад тэгээд тэр хаана бүтээл яаж бурах нь нөгөө гишүүдийнхээ өмнөөс гэрээг нь байгуулад олсон орлогыг ингэж хуваарлдаг ийм систем байх юм. Энэ систем ажиллах юм бол энэ ерөөсөө л хүмүүсийн өөрийн үйл ажиллагаанаас хамаардаг. Хууль тогтоомжийн хувьд бол энэ аль хэдийн суугаад өгсөн байна. Тэгэхээр одоо би жишээлбэл нэг дуучин байлаа гэж бодоход миний дууц аль караокед, аль ресторанд тийм ээ, аль хөгжмийн арталд явж байгаад би хөөж гүйцэж чадахгүй. Тэгэхээр тэр мэрэгсэн хамтын удирдлагын байгууллага гишүүнчлэл болоод би ийм дуугаа бүртгүүлээд энэс холбоотой бий болж байгаа ашигаас өөрөө юу ашиг бий болох асуудлыг над байгууллага чинь зохицуулна. Ийм одоо юу гэдэг одоо систем тогтолцоо нь бол хуультай байж байдаг. Хамгийн гол нь одоо энэ дээр мэдлэг мэдээлэл энэ дээр одоо мэрэгсэн зөвлөх үйлчлэгээ байх хэрэгтэй байна. Гол нь өөртөө санаачлахтай байна. За ойлголоо баярлалаа. Ярьслага өөрөө бас жаргах асуулттай байх хэвээр. Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар ардын жүжигчин одоо 100-ны манлай дуучин Нуруу Банз дугаан уртын дууг энигмээ хамтлаг маш олон дуунуудын маш олон аялгуунуудын ашиглаж улаан цагаан дайнд дэлхийд алдар нэр асар их мөнгө олсноос үүдэж одоо тэр хүн амьд сүрүүн байхдаа охинтойгоо нийлж бас тодорхой байгууллагуудтай нийлж гол улсын хэмжээнд гомдол гаргаж одоо хөл хөрөх газраа хүртэл явж исэн санагдсан. Тэгээ тэр одоо хэр үр дүнд хүрсэн байдаг юм бол одоо би бас эргэж сая харж амжсангүй. Ер нь энэ талаар та бас сонсч ирсэн үү? Бид одоо бас хөл хөрөх газраа хүртэл энэ Монголын үндэсний дуу соёл юмаа одоо хамгаалж явахгүй бол одоо ингээл Холливуудын хамгийн борлуулалттай кинонуудыг улаан цагаан харахаар уртын дуу, хөөми, хувцсны завгар Монголын гэсэн бүх юм деталууд тэнд явж байгаа байхгүй. Энэ дээр та ямар байр суурьтай? За энэ нь бол маш одоо чухал асуудал. Би үзэж байгаа хувьд ч гэсэн энэ бүтээг хараад энэ одоо лицензийн гэрээгээ байгуулсан байдаг юм болоо төлбөр мөнгөний төлдөг юм болоо гэж үздэг. За эниймээ хамтлагийн хувьд бол би яг анх одоо дөнгөж багшаар болж ирсний дараа чинь сэдвийг хөндөж ярьдаг байсан.
Энигмийн хамтлаг тэр Норвег банз тухайн уртын дөөгт одоо оруулсан үед зарга үүсгэсэн. Гэтэ энэ зарга авч чадаагүй гэж би сонссон. За авч чадаагүй гол үндслэл юу байсан бэ гэхээр тухайн үед Монгол улс өөрөлд энигмийн хамтлаг тухайн бүтээлийг ашиглаж байгаа үед Монгол улс тэр утга зохиол урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенцийн гишүүн орн биш байсан учраас гадаад зах зээл дээр эрхээ хамгаалж чадаагүй. Харин одоо бол өөр. Одоо бол манайх тэр конвенцийн гишүүн орн учраас бид нар гадагшаач эрхээ хамгаалуулна, гадны эрхийг ч бид нар зөрчихгүй байх юм үүрэгтэй. Тэгэхээр одоо Холливуудын кино одоо юу гэдэг ямар ч юун дээр байсан одоо гадаад зах зээл дээр манай тэр бүтээлүүд зөрчигдөж гин үү эсвэл зөвшөөрөлтэй байна уу гэдэг дээр бид нар зарга хийх эрх нь бол олон улсад нээлттэй. Хамгийн гол нь дээр бид нар санаачлахтай байх хэрэгтэй. За хоёрдугаарт өнөөдөр тэр үндэсний одоо юу гэдгийг дээл хувцсны загвараас ингээ авч ивэл бид нар энийг өөрөө төрийн ашиг патентчлуулах хэрэгтэй байхгүй юу? Бүтээтгүүний загвар болгочих хэрэгтэй. Одоо тоглолт болгоод бичүүлчих хэрэгтэй. Бичүүлсэн байх юм бол тэр бүтээл мөн байхгүй юу? Эдрийг бид нар өөрсдөө бүтээлчээр анзаарч яаж энийг хэлбэржүүлж илрэн гаргаж эзэнтэй болох хэрэгтэй байхгүй юу? Тиймээс угаасаа наа чи Монголын ард түмний юмаа гэх юм бол өөр. Тэгэх юм бол нөгөө соёлын бит бус мүү гэд тусдаа зохицуултаар яваад гэж чинь. ЮНЕСКОд бүртгэл гэдэг. Гэтэл энэ бол яг оюуны өмч талаас хамгаалуулаад төлбөр мөнгө шаардах эрхийн тухайд бол энэ хэлбэржүүлж биежүүлж гарах хэрэгтэй. Өөрчлөлт загвар болгоод бүтээгээд сайжруулаад загвар болгоод гаргахад бол энэ асуудал. Ялангуяа Монголд бол энэ уламжлалт мэдлэг, уламжлалт ангаах ухааныг бол маш ихээр патентжуулж явах хэрэгтэй. Ингээд баярлалаа. Монголын шүүгчдийн холбооноос санаачлан хэрэгжүүлж байгаа ярьж буй хэл нэвтрүүлэг цаг хугацааг туулан 40 гаруй нэвтрүүлгийг Монголын ард түмэнд хүргээд байна. Маш их ажлын хажуугаар шүүгчд маань цаг зав гарган ирж манай их орны ухаант үзэгчид хуулийн дор амьдарч байгаа олон мянган ард иргэд та бүхний тулгамдж байгаа асуултуудад хариулт өгсөн энэ цувралуудыг хийж байгаа. Тийм учраас та бүхэн нэвтрүүлгээд зарласан цагт байнга үзэж байгаарэ гэж одоо уриалж байна. Энэ удаагийн зочин Монгол Улсын дээд шүүхийн иргэний эргийн тэнхимийн шүүгч Дашхүүгийн Цолмон байлаа. Та бүхэнд оюуны өмчийн сэдвээр үн цэнтэй соён гэгэрүүлсэн мэдлэгийг өглөө. Түр баяртай үзэгчтэй. Bye.